За асуулт хариултууд ер нь жоохон хангалтгүй бас байна. Жилийн жилд хэдүүлээ бас ингээд уулзахаар тодорхой одоо бас хариултыг нөхцөл байдал бас үргэлжлэж яваад байгаа дээр анхаарна үстэй. За манай байнгын орооны одоо асуудлын хүрээнд бол хүнс хөдөө аж ахуйн салбарын 10 хуулийн 12 заалтын одоо хэрэгжилтийг тайлгнаагүй байна. Энэ дээр онцгой анхаарал хандуулаарай. Энэ дотор нөгөө хүнсний нөөц бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдалтай холбогдолтой асуудал зүгээр журам батлаагүй, журам батлах удирдлага хүний нөөцийн асуудал нотмог байсан энэ төр гэдэг иймэрхүү тайлбарууд бас байх шиг байна. Тэгэхээр ийм байдлаар ингээд тайлгнахгүй, хугацааг нь хойшлуулчихсан ийм нөхцөл байдлуудыг бид нэр ингээд өөгшүүлээд яваад байж болохгүй. Энэ дээр яг онцгой анхаарлаа хандуулаад тайлгнах ёстой бол тайлангийн өгөөд ингээд явахгүй бол бас хитрхи одоо бас найзан дундаа ороод ингээд бас толгоогоо нэгнийхээ толгойг хилээж явсаар хагаад хаана ямар ч хариуцлагын ийм асуудалгүй ийм бол одоо болж тогтлоо. Байгаль орчны одоо салбарын 17 тогтоолын 40 заалтын шүү. 30 зохион байгуулалтаас 8 тайлгнаагүйгээс 2 санхүүжилтээс одоо шалтгаалаад хэрэгжилт хангалтгүй гэж дүгнсэн байна. Тэгээ энэ одоо үндсэндээ одоо шалтгаануудыг маш зөвөр тодорхой олгоод тодорхой хавьдаа хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд энэ дээр нь хариуцлага тооцох механизмуудаа илүү сайжруулад ажиллах энгийн л ийм л одоо агуулгууд байна. Тэгээ энэ дээр яг нэг тодорхой эзэн болоод ажиллах нь зөв болов уу гэж одоо бодоод байна. Тэгээд гишүүдийн саналуудыг бас нэлээд аваад тайлын юмнууд дээр анхаарна үстэй. За яг Монгол улсын хувьд бол хөгжиж байгаа ороо. Өдөр бүрийг л бид нар цаг минутыг л улс орныхоо хөгжлийн төлөө энэ төрийн албан агшид маань бизнес эрхлэгч хувийн хвшлийнхэн маань бүгдээрээ одоо бас цаг зав зориулаад ингээл бол ажиллах ёстой. Бүгд ажлын төлөө тодорхой одоо үр дүн бүтээмжийн төлөө ийм хандлагаар асуудалтай бол хандах ёстой. За төрийн албан агчдаа дэмжих, тайлан янз бүрийн юмны дарамтаас ангижруулах энэ санаачлалуудыг бас дэмжиж байгаа гэдгээ бас хэлэх нь зөв. Илүү ухаалаг болгох, захин болгох энэ чиглэлүүдийг бол цаашдаа хийх ёстой. 7 хоногийн 3 өдөр нь амардаг. За нэг өдөр нь магадгүй одоо тэр захимаар хичээлж байгаа гэдгээрээ тооцоолдог, ажиллаж байгаа гэдгээрээ тооцоолдог энэ байдлуудыг их сайн судлаарай. Бид ер нь байгаа цаг хугацаагаа илүү одоо үр бүтээлтэй байлгахын төлөө, илүү одоо чадамжтай байлгахын төлөө бас анхаарах хэрэгтэй болохоос илүү одоо бүтээмж баялаг бүтээхийн төлөө бас явах хэрэгтэй болохоос бол яг нэг хайхтар одоо ажлын цаг хугацаа маань одоо бас илүү дээд ингээд байгаа зүйл бас байхгүй хаа гэж ингэж бодож байна. Ямар судалгаа тооцоололоор энэ асуудлуудыг ярьж гинэ гэдэг дээр манай хэрэглэгчийн маань бас тодорхой шинжилгээ ухааны үндсэлтэйгээр бас хандна үстэй. Яг хичнээн төрийн албан агч нар маань үнэхээр одоо ажлын ачаал өндөр байна. Нэг өдөр нь бол захин болгож одоо бас арай ачаалаа бууруулмаар байна энэ гэдэг санал гаргасан юм. Ямар улсын ямар туршлага, ямар үндслээр бас одоо ингэх нь илүү бүтээмж нэмэгдүүлнэ гэж үзээд байгаа энэ гэдэг дээр нухацтай хандна үзээ. Тэгээ зарим саналуудыг бол дэмжиж байгаа, зарим саналууд дээр бас анхаарал хандуулахаар ийм зүйлүүд бас байна гэдгийг би бас хэлчих зүг болов уу гэж бодож байна. Хэрэглэхийн дарга маань бас энэ дээр тодорхой хариултууд бас бүрэн дүүрэн бас өгч чадахгүй байгаа. Энийг бас анхаараарай. За гишүүдийн одоо хэлсэн саналыг бас дэмжиж байна.